Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдөржийн сүүр гэж амьдарцгай уриалгыг дэмжин Монголын залуучуудын холбоо залуу удирдагч сан Монголын улс төр эдийн засаг бизнесийн оны залуу тодруулдаг Next Stop-ийн ажиллагаа 20 дахь жилд харин 2012 оны залуу хэн байх вэ? Монголын залуучуудын холбоо залуу удирдагч сан хамтран Монгол улсын нийгэм улс төр эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлтийг өгөх төр нийгмийн зүтгэлтэн бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтингийг тогтоох зорилгоор 1992 оноос хамгийн залуу шилдэг улс төрч эдийн засагчдыг алдаршуулан шалгаруулдаг Next Stop харшийн наадмыг уламжлуулан зохион байгуулсаар ирсэн төвтэй. 1992 оны анхны Next Stop харшийн наадмыг оны шилдэг залуугаар Монгол улсын ерөнхийлөгч элбэгдөрж, оны шилдэг залуу эдийн засагчаар Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал нар шалгарч байжээ. Тэгэхээр үнэхээр Монгол орны амьдралд ард түмний аж амьдрал тодорхой хувь нэмэр оруулсан тодорхой бүтээлч ажлуудыг хийж чадсан хүмүүсүүдэд энэ хүндтэй шагнал урамшлыг өгч байсан гэж би боддог. Тэгээ би ч 2003 оноос хойш бол энэ шагналыг авснаас хойш бас эрч хүч нэмэгдэнэ гэдэг юм уу тийм ээ? Олон шагнал авчихсан. Тэгээд хотын зэрэгчээр ажиллаа, ерөнхий сайдаар ажиллаа, бас шадар сайдаар ажиллаа. 3 удаа улсын хурлын гишүүн боллоо. Яг өнөөдөр улсын хурлын дэдэргаар сонгогдож ингээд ажиллаж байна. Тэгээд тэр улсын төлөө миний ажиллаж исэн ажил хичээл зүтгэлийг бол үе үеийн улсын хурал, улс төрийн намууд бас үнэлэлт дүгнэж цэгнэж ийм сайхан боломжтой шагнал олгож байсан бахаа л гэж би боддог. Шинэ амьдрал ирээд бол цоошин зүйлийг авцарсан. За түүнээс хойш бол Монгол бол өөрөө танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Хөгжлийн хувьд гэх юм бол бас дэлхийн нийтийн өндөр үнэлгээ авч чадах хөгжлийн нэлээд тийм өсрөнгөө хурдан хөгжлийн босгон дээр ингээд ирсэн ийм үед нэг хэсэг завсарласныхаа дараа ингээд Next Stop арга хэмжээ сэргэж байгаад бол их баяртай байна. Би спортын бас өөрөө ч бас тийм бас бодолтой. Тэгээд залуучууд маань бас гоё болж нэг үе явд бол үнэхээр бас арх дээрхгүй бүгдээрээ сайхан сэтгэлээрээ тий. Одоо яг өнөөдөр шиг юм архихгүй сүү ширэн дээр бас шинэ анх удаа оролцож байна. Гэхдээ ер нь бол залуучууд маань үнэхээр ухамсартай болсон байна. Өөрснөө зорилготой болсон маань амар их сайхан байна ер нь. Монгол түмний цадиг оршуулсан цагийн хонхи нэгэнтээ эргэлээ. Аштын сайныг бэлэгдэн өрөөж, амар мэндэгтэн эрэг мэндчдийн амгалан инхийг магтан өрөөж, мөнх сайныг тань бэлэгдэн мэдчилээ. Цагаацгаано эрхэмсэг хадагтай ноёдоо энэ сайхан гэрэлтүүчийн мэндийг та бүхэндээ дуулгаж, өнөөдрийн хөвөл ажиллагаа хийхэд бэлэн болсныг Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдөржийн сүү үргэж амьдарцгаая урайлгыг дэмжиж сүү үргийг хэмээх уриалгаар явагдаж байгаагаараа өнөөдрийн энэ наадам онцлог үлээ. 2012 оны залуу эдийн засагч бизнесмен Баян Жаргалын яв сайхан. Наачта тэргүүлэгч болох тийм боломжийн талаар гээд хүмүүстэй санал солилцоход бол мэдээж бүгдээр бол за энэ бол нэг хав байна гэж боддог байсан бол энэ боломж маань бол бидний гарт байна. Тэгээд энийг хамгийн зөвөр бүгд хариуцлагатай хийх алхам бол бидний гарт байгаа. Тэгээд манай арчим хүчний салбарт бол өнөөдөр улсын боломж байгаа. Энэ боломжийг хамтдаа нэ гэж боддог байна. Энэ Монголын өрсөлдөх чадрын гол хэсэг бол би
recent piece of the puzzle гэж амжилт хэлдэг. Тэр бол миний хувьд бол хариуцлага гэдэг юм гэж боддог. Тэгээд ер нь бол ирээдүйдээ бид яг хариуцлагатай байгуулалт үйдэж байна. Тэгээд өнөөдрийн асуултанд гэж бодсон. Хоёулаа олон бол хариуцлагатай байгаараа. Ажил амьдралдаа хариуцлагатай байгаараа, бизнестэй хариуцлагатай байгаараа. Хэм бол Монгол хариуцлагатай байх юм бол Монголын бизнес хариуцлагатай байна. Тэгээд Монголын эдийн засаг хариуцлагатай байгаад үүсгэж чадахтай байна гэж бодож байна. Баярлалаа. Next up, хоёрын наадмын эдийн засгийн салбарын шилдэг залуу Баянжармын Бямсаа. Та бүхэн баярлалаа. Суултаа хүсье. Ажил өсгөөр амжилт хүсье. Монголын улс төр эдийн засаг бизнесийн салбарын оны залуу тодруулах Next Stop ёслолын арга хэмжээ 20 жилийн ойгоо сүү үргэж амьдрын уран доор 12 дугаар сарын 27-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Монгол улсад олон зүйл өөрчлөлт авчрах байх гэж итгэдэг, олон зүйл чинээр өөрчлөлт байх гэж найддаг. Одоо байгаа зүйл одоо байгаагаар төвчгөрөө цааш өөрчлөлт гэдэг юм. Тэр бол ихэнх тахамддаггүй. Монгол улсад түрүү төхөөрөмжийн даргын эсэмчлэн Монгол шахны ерөнхийлөгч тансаг гэдэг үгийг хэлээд олон хүмүүст яагаад тансаг гэдэг үг хэлээгүй шүүмжлүүлжсэн бол Монгол улсын 2,700,000 хүн бүгдээрээ тансаг гэдэг үгийн эзэн байх гэж үсэж байна. Монгол улсын 2,700,000 хүн бас бүгдээрээ миний өнөөдрийн гартаараас зогсож байгаа энэ шилдэг байх гэж үсэж байна. Бүгд баярлалаа шинэ оны минь.
Энэ гараа одоо за 200 мянга зүйтэй. Онц. Сайн байна. За. Намайг ажил хийх гэдэг юм. За 200 мянга гэж юм. Энэ үл ер нь монд бид байлоо. 200 мянга бол зүгээр үнгүй авч байгаатай яг адилхан байна. За дуурцгаана. За 200 мянга 1. 200 мянга 2. 200 мянга 1 гэж энэ хамгийн зөв. Тэнцээ 300 мянга. За. Энийг бол 500-аар авсан хүн 600-аар авсан хүн бол зүгээр өнгө авсантай адилхан гэж ойлгоо. Тэрнээс цаашаа нүүн яригдэн шүү. Тэгээд жилээс жилд үнэ нь өснө. Тэр бол баталгаатай. Зөвхөн 500 мянга. 999 мянган төгрөг 99 мөнгөтэй гэж байна. Уусаа энэ бүсгүй байна. Энэ өдрийн ажиллагаа хэр боллоо гэж бодож байна. За мөн саяны шалгараад авсан хоёр залуугийнхаа талаар бас сэтгэлээ хуваалцаач. За манай залуучдын холбоо залуу удирдах сангаас зохион байгуулдаг Next Stop ёслолын арга хэмжээ олон жилийн дараас хэрэгжиж байгаад их баяртай байна. Би өнөөдрийн одоо шалгаруулсан хоёр залууг бол их нүдэ олсон эзэд тодорлоо гэж бодож байна. Бид ширээн дээр бас яриа сууж ирсэн л та. За одоо хин тодорхойлоо гэд. Тэгтэн би ягаад ч үгүй Тэмүүжин л тодорхойлоо гэдэг жишээ яг Тэмүүжин дараа нь тодорсон. Бямб сайхны хувьд бол үнэхээр маргашгүй эдийн засгийн салбарт ногоон эдийн засгийг авчирч байгаа. Мөн одоо маш зоримог том хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Тэгээ энэ хөрөнгө оруулалтуудыг монгол хүний хувьд зоригтой хийж монгол одоо бизнесмэнүүдийн манлайллыг жинхэнэ үзүүлж байгаа залуу гэж би боддог. Байх хэрэгтэй байна. Өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй байна. Хийж байгаа өөрчлөлт мэдээж ирж байгаа алсын аргатай байх хэрэгтэй. Улс уртай байх хэрэгтэй. Гэхдээ илүү зориг шаардж байна. Шинжилт болгон тодорхой эсрэгцэлтэй тулах нь ойлгомжтой. Гэхдээ шинжилтийн үр дүн өөрөө олон хүнд үр ашигтай байх хэрэгтэй гэж хүсэж байгаа. Тэгээд хууль зүйн салбарт тэр нийгмийн шударгасны тогтолцоонд өөрчлөлтөө хийж чадах юм бол миний хүсч мөрөж байгаа зүйл биелнэ гэж бодож байгаа шүү дээ. Шинэ он ягаад ч мэдэхгүй дөнгөж сайхан би Twitter дээр нэг хүний бичсэн зүйлийг уншиж байсан. Хамгийн дотны найз олон зүйлээ хуваалцчаад дугуйхан шиг надаас холдоо явж байгаа юм шиг шинэ хуучин алга болдог. Гэхдээ шинэ он ягаад ч бас мэдэхгүй олон мөслөм мөрөөдлийг шинээр авчирч өгдөг гэж. Тэгээ би шинэ он хүн болгонд шинэ амжилт шинэ мөрөөдөл авчирж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн шинэ он өмнөөс он жилүүдэд байсан ад жаргалыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Тийм учраас 2013 монголчуудад аз хэмээр, эрүүл энх, хөгжил дэвшил дээр мэдээж нийгмийн шударгаас авчрах баха. Тэгэхээр монгол хүн бол хариуцлагатай байх юм бол юу ч хийж чадна. Тэгээд миний би бас одоо олон жил бол гадаадд болоод ажилд амьдарч байсан. Тэгээд гол өнөөдөр Монголд хэрэгтэй байгаа юм бол манай залуучууд хэрэгтэй юм бол хариуцлагатай ажилд хариуцлагатай хандах. Тэгээд өөрийнхөө хийсэн одоо бүтээсэн юм бол чин сэтгэлээсээ байх юм бол тэр юм чинь бол одоо улам сайн болно. Тэгээд санаа сайн бол заяа сайн гэдэг шиг. Тэгэхээр бол бид нар бол хариуцлагатай байж ээж Монгол залуучууд бол одоо дараагийнхаа одоо бүтээн байгуулалт Монгол мөрөөдөлтөд бол хүрэх тийм гол зам юм да. Шинэ онгийн мэдчилгээг net үзэгчдэд төвшүүлж байна. Тэгэхээр 2013 он маань бол одоо бидний хувьд бол тун сонирхолтой жил болно. Яагаад гэвэл манай эдийн засаг бол одоо энэ жил бол бас 12% хөгжлөө шүү дээ. Одоо өслөө тийм. Тэгэхээр 13 онд бол энийг бол удам ахиулах тийм одоо хариуцлага бол бид нарт тавьж байна. Тэгээ бид нар бол бизнесийн орчин бол одоо 2013 онд бол тогтвортой сайн байна гэж бол одоо найдаж байгаа. Ингэснээр бол бид нар хариуцлагатай бизнес хийх юм бол одоо том бүтээн байгуулалтууд бол зарим нь ихлээд одоо ашиглалтанд орно. Тэгээд өрөөгөөж өгнө. Тэгээд тэрний дунд бол одоо Монголын анхны салхин цахилгаан станц бол ашиглалтанд орно.
Тэгээд тэрний дараа бол одоо бас том уул уурхаан бус бүтээн байгуулалтууд бол Монгол бол эхэлнэ. Тэгэхээр энэ бол том хариуцлагатай ажил. Тэгэхээр энэ хариуцлагатай ажилдаа бол монголчуудаа, монгол залуусуудаа, Монголд хайртай бүх хүмүүст бол одоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж өрөө та. За их баярлалаа. 2012 оны шилдэг улс төрчөөр Монгол Улсын засгийн газрын гишүүн Хуйлзан сайд Тэмүүжин харин шилдэг бизнесмэнээр Newcom Group-ийн гүйцэтгэх захирал Бямсайхан нар шалгарлаа. Оны шилдэг залуу шалгаруулах Next Stop харшийн наадман олонний сэтгэлийг багтуулсан, итгэл эрмэлзлийг төрүүлсэн, түмэндээ алдартай, төрдөө дүшигтэй олон залуусыг төрүүлэн гаргаж жил бүрийн өөрийн гэсэн өнгө аяс дахин давтагдашгүй олон сюрприз залуучуудыг хэрхэн гайхшруулж улс төр эдийн засаг урлаг соёлын алдартнууд шинэ жилийн үдэш нэгэнд дор хэрхэн чуулж байсныг тухайн цаг үеийн залуус мартаагүй. Энэхүү хүндэтгэлтэй наадмын анхны яслын ажиллагаанд өргөдөн оролцсон Монгол Улсын анхны ерөнхийлөгч очроод нэгэнтээ үн шиг тансаг явах үтсэнгүй хэмээн дуу алдаж байснаас улбаалan тансаг явах хэмээгдэж байсан түүхтэй юм аа. Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэг дөржин сүргэж амьдрцгай уриалгыг дэмжин Монголын залуучуудын холбоо залуу удирдагч сан Монголын улс төр эдийн засаг бизнесийн оны залуу тодруулдаг Next Stop-ийн ажиллагаа 20 дахь жилдээ харин 2012 оны залуу хэн байх вэ?